Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 6 сая гаруй хүн даавны хам шинжтэй гэсэн тоо бий. Энэ төрлийн хам шинж өвчнөөс болоод жилд 20 мянга гаруй хүн асардаг ажээ. Уг өвчнийг 1866 оноос бүртгэж судалж эхэлсэн. Ураг эхийн хөвлөд бүрлдэх явцад хүний 46 хоромсоомын 21 дахь хос хоромсоом нь хуваагдлын үед бүрэн салаагүй улмаас даавны синдром үүсдэг. Даавны синдром гэж өвчин төрхөөс үүдэлтэй. Гэхдээ тэд эрүүл хүн шиг сэтгэж ярьж чадхаас гадна сурсан зүйлээ хязгаарч мартдаггүй. Ялгаатай зүйл гэвэл ганц л байна. Тэр зүйл нь даавн гэх тодорхойлт юм. Шинэ жилиг маш олон хүмүүс дэмжиж сэтгэл санаагаараа ч дэмжиж байна. Манай бас хөгжмийн одууд Бачка, Нара, авиаслаг монголчуудын халиуна, Тэмүүлэн, за бас манай гавьяат жүжигчин Том Жагаах, Инх баяр бүгдээр бас дэмжиж дуулж оролцож байгаа. Шангрила зочид буудал хүүхдийн баярыг тэгээ шинэ жилиг хамтдаа манай даунтай хүүхдүүд тусгай олимпиад оролцсон бүх хүүхдүүдэд бас спонсорлж ийм сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаад их баяртай байна. Монголын даавны холбоо төрийн бас байгууллага нь 2008 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдаж өдгөө 200 гаруй гишүүнтэй үнэр өтгөн айл өрх болсон. Даавны хам шинжтэй хүүхдүүдийн эрүүл байх, сурч боловсрох нийгмийн харилцаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэх, даавны хам шинжтэй хүүхдүүдийн гэр бүлийнхэн тусалцаа үзүүлэх зорилготой тус зорилгын хүрээнд гадна дотны байгууллагуудтай хамтран ажиллаж даавны чиглэлээр мэргэжсэн эмч нарыг Монголд урин ажиллуулж байгаа цорын гац байгуулга юм а. За өнөөдөр манай даавны холбооны гишүүн хүүхдүүдийн маань баярын арга хэмжээг Шангрила зочид буудал болж байна. Энэ арга хэмжээнд маш олон зочид төлөөлөгчид бид нартай хамтран ажилладаг дэмжигчид маань эрдэнэт баярлаа. Тэгээ өнөөдрийн арга хэмжээнд бүх хүүхдүүдийгээ баяр хөөртэй сайхан оролцож байгаад их сайхан байна. Шинэ жилийн арга хэмжээнд олон улсын тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн даавны хам шинжтэй хүүхдүүдэд шагнал гардуулах арга хэмжээ болж мөн хүрэлцэн ирсэн 250 хүүхдүүдэд өвлийн өвгнөөс бэлэг авч урлагийн тоглолт үзүүлэн хамт дуулж бүжиглэж энүүдэж хүүхдийн инээдхөр дуу хураар дүр өнгөрөөлөө.